За намайг Хишиг Сүрэн гэдэг. За 50 ангийн удирдсан багш байна. За энэ жил манай шинэ албан сургуулийн том зорилго болох ном уншиж тэмдэглэх, номыг уншиж утгыг ойлгох чадварыг дээшлүүлэх, сайжруулах ийм зорилгын хүрээнд манай 50 ангийнхан энэ жил нэг ном, нэг зорилго гэсэн ийм аяныг бол өрнүүлээд тогтмолжиж байна. За энд ямар учиртай вэ гэхээр ангиараа бол ил төдийн хорвоотой танилцсан түүх номыг уншаад өнөөдрийн байдлаар одоо 7 цоврал уншсан байна. За багшийн хувьд сүүлийн 15 жил бол ном уншиж тэмдэглэл хөтлөх энэ арга зүйг бол хэрэгжүүлээд байж байгаа. Энэ удаад бол хамгийн сайжруулсан хувилбар болох номын тэмдэглэлийг хөтлөөд уншиж ойлгоснороо тэмдэглэлээ яаж хөтэлдэг вэ гэхээр бусад хичээлийн чадварыг баттгаж өөрсдийнхөө чадварыг дээшлүүлж байдгаараа бол давуу талтай ийм арга зүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ нь монгол хэлний хичээлээр олж авсан эхийг товчлон бичих гэсэн энэ чадварыг номын тэмдэглэлээ хийхдээ энэ чадвараа ашиглан эхээ товчилж бичдэг гэсэн үг. Мөн одоо хүн нийгмийн хичээл дээр гэхээр яах вэ гэхээр харилцааны тухай мэдлэг олж авсан бол тэр мэдлэг чадвараа ашиглан тухайн номын гол дүрийг, баатрийг харилцааны хувьд хэр зөв байна вэ, буруу байна вэ гэдгийг сурагчид өөрсдөө дүгнэн бичих ийм одоо арга зүй юм аа. За 3 дугаарт нь болохоор дүрслэг урлагийн хичээл дээр тухайн номоо дүрслэг урлагийн хичээлийн чадвартай яаж ашиглах вэ гэхээр дүрслэг урлагийн хичээл тухайн номыг уншиж судалснараа номын агуулгыг зөвхөн одоо тойм хэлбэрээр зурах биш, тухайн номын агуулгыг одоо толболон зурах, орон зайн баримжаа олгох зэрэг чадваруудаа ашиглан номын агуулгыг зурдгаараа бол давуу талтай ийм арга зүй байгаамаа. Ном уншаад номын тэмдэглэл хөтлөх энэ арга зүйг хэрэглэснээр ямар одоо хүүхдүүдэд ашиг тус ач холбогдлоо өгдөг вэ гэхээр мэдээж хэрэг олон талын чадварыг дээшлүүлж өгдөг, хүүхдүүдийг хөтлөгч, бүтээгч, төлөвлөгч ийм сурагчид болгодог ийм давуу талтай ийм арга зүй байгаа. Тэгээ манай ангийнхын жил бол одоо энэ арга зүйгээр багш нь явуулснаар номыг бол уншаад ойлгох чадвар бол дээшилж, тэгснээрээ бусад хичээлүүдийн чадварууд маш сайн дээшилж байгаа гэж үзэж байгаа. За 5 дугаар ангид бол нийт 10 төрлийн судалгын орж байгаа. Манай ангийн хувьд бол одоо англи хэлний хичээлд бол одоо ангиараа маш сайн суралцж байгаа. Бусад хичээлүүд ч мөн адил. Тэгээд энэ номын тэмдэглэл уншиж, ном уншиж ойлгох чадваруудыг нэмэгдүүлснээр бусад хичээлүүдийн чадвар бол нэг зэрэг ингэж ахиж байгаа гэж үзэж байна. За 5-ын 1-р групп манад англи хэлний хичээл хийж байна. За нийтдээ 5-ын Б анги манд 2 групп хуваагддаг байгаа. За манай группийн хувьд 1-р групп 1-р ангиас ингэж 5 жил англи хэл үзэх хүмүүс маань энд дэвлэгдээ суудаг. Ярианы болон за бусад одоо бичгийн төвчний нэлээд дээгүүр. За манай хөтөлбөрийн бас нэг давуу тал нь болохоор хүүхдийн STEM чадварыг хөгжүүлдэг байгаа. Тэгээд бид хичээл бүр дээр нэг юнитийн хичээл бүр дээр STEM хэрэгжүүлээд хүүхд бүр одоо туршилтын хичээлүүдийг үзээд, анги дээрээ үзээд, туршилт хийгээд, за тэрийн талаар ингээд сэтгэлдээ ингээд бусдад хуваалцдаг байгаа. За хамгийн сүүлд гэхэд бид гүүр хэрхэн бүтдэг тухай ингэж хичээл үзээд, гүүрээ бүтээлгээд, за одоо яаж бүтсэн тухайгаа сэтгэлдээ ингээд хуваалцаад ингээд бичлэг хийсэн байгаа. За хамгийн сүүлийн одоо бас нэг юм хичээл маань хүүхдүүд аялал хийгээд тухайн аялал маань одоо хэр болсон тухай одоо ингээд гэрийн дэлгүүр байдлаар ингээд хийж ирсэн ч гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар хүүхдүүд англи хэлний практик төвшөнд илүү их одоо суралцах тийм одоо зорилготой явж байгаа. Ханхуу гэдэг би Улаанбаатараас энд ирсэн. Даваа тал нь өмнө сургууль дээр би темирийн заал байхгүй, би темир заалдаг яадгүй байсан. Тэгээ өвөл манайх зүгээр сургууль дээр л би темирээ хийдэг байсан. Харин хавар намар би темирийнхаа гадаа хийдэг байсан. Өнөөдөр монгол хэл дээрээ бас оролцож сайн сурж байгаа. Сайн байцгаана уу? Намайг Маргад гэдэг. Би энэ сургууль 1-р ангиас сурсан. Миний сонирхож байгаа дуртай хичээлүүд нь монгол хэл, математик, тэгээд дүрслэг урлаг байгаа. Дүрслэг урлагаараа сурснараа би өөр дүрсэж
зурж чадна. Харин математик нь өөрийнхөө инженер мэнжээр болоход тусалдаг. Тийм болохоор би бас математикийг амар их сонирхож байгаа. Шинэ алхам сургууль маань сургуулийн таатай орчныг бүрдүүлж өгдөгт бид нар баярлалаа.